Аймгийн засаг дарга энх бол энэ сарын 4-ний өдөр Монгол Японы аз жаргал нийгэмлэгийн төлөөлөгчд болон Фукушимагийн Айзу Вакамацу хотоос ирсэн зочдыг хүлээн авч уулзлаа. Тэдний манай аймагт ирсэн гол зорилго нь 5 жилийн өмнө Японд болсон газар хөдлөлтийн гамшигыг арилгахад халуун гараа сунгасан нарны хүүхдүүд халамжийн төвийнхний тусламжинд талархсан сэтгэлдээ илэрхийлэх гинэ. Японоос ирсэн зочид нарны хүүхдүүд халамжийн төвийн үйл ажиллагаатай танилцж, тус төвийн үйл ажиллагаанд байнга туслаж дэмжиж байхаар болсон тухайга аймгийн засаг даргад танилцууллаа. Тэгээ энэ улсууд цаашдаа нарны хүүхдүүд бол ер нь одоо энэ Монголын ирээдүйн болсон хүүхэд багчуудыг одоо сурах хөдөлмөрлөгийн үйлсэд нь дэмжлэг хандив тусалцааны юм аян өрнүүлж байнгын хамтарч ажиллаж байхаар ингэж санал тавьж тохиролцож байгаа шүү байна. Дээрээс нь одоо энэ нарны хүүхдүүд болоод Дархуул аймагаас Японы одоо Фукушима мужийн Айчи хотынхонтой хамтын ажиллагааг сайжруулах, тэр нарны хүүхдүүдийн тоглолтыг бас Японд зохион байгуулах ийм ажлуудыг ярилцаж тохиролцлоо сая. Дээрх уулзалтын үеэр нарны хүүхдүүд төвийн үйл ажиллагааг дэмжин ажиллахын зэрэгцээ Япон-Монголын хотуудын хамтын ажиллагааг эхлүүлэх талаарч яриа хөндлөө. Ирэх 3 дугаар сард болох Дархан хөгжил 2016 олон улсын бизнес форумд оролцож хамтын ажиллагаагаа аль биесээр эхлүүлэхийг аймгийн засаг даргын зүгээс ирсэн зочдод санал болгосон юм а. 約5年前の 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдөр манай улсад байгалийн гай гамшиг болсон билээ. Энэ үед бидэнд тусалсан хүмүүсийн жагсаалтанд Монгол улсын Дархуул аймгийн нарны хүүхдүүд төв байсан. Үүнийг хараад маш их баярлаж, талархсан сэтгэлдээ илэрхийлэхийн тулд Япон улсаас бид зорж ирсэн билээ. Биднийг аймгийн засаг дарга хүндэтгэн хүлээн авч уулзсанд маш их баярлаж байна. Бид Японы Айзу Вакамацу хотыг Дархан хоттой холбож, шипийн харилцаатай болгохыг хүсэж байна. Энэ талаар идэвхтэй ажиллаж, сайн дүн гаргах болно. Ийхүү манай аймагт Монгол Японы аз жаргал нийгэмлэгийн төлөөлөгчд болон Фукушимагийн Айзу Вакамацу хотын зочид айлчилж Япончуудын нэрийн өмнөөс аль биесээр талархал илэрхийлээд буцлаа.